Би бүр амар бор байна тий. Амар бор байна. Тий. Тийм болгүй болохоор яг ингээд яг тэгшин барихаар бас жоох хэцүү тий. Ингээд урдаас сэлбэдэж явах гэхээр. За манай хоёр яг одоогийн байдлаар нөгөө явах газрынхаа унааг нэг унаа олчоод тэр унаа маань дахиад хүн цуглуулна гэсэн. Тэр хооронд дэлгүүр гэсэд явж байна. Дэлгүүрээс явж байна. Тэгээд унаа маань дүүрүүл шууд хөдлөлөө тий. Харин хоёр чинь замын унаар явж байгаа нэгт. Тэгээд юу байна? Нэрээ. Энэ дэлгүүр л орчихсон. Өө нэр тий. Яг контентны ард юу болдог вэ талаар л ерөнхийдөө нэг жоохон бичлэг маягийн юм л явж байгаа нэ. Ийм артын айл дотор бит хоёр бас нэг жоохон дайлцгана. Хуучин даргооны тэнд лөө. Тэгээд хуучин даргоо мхаа тий. Тэр даргооны ийм арт бол айгүй гоё юм байлээ. За бит хоёр нөгөө машина хүлээж байгаа. Ийм арт нэг жоохон шопинг дах гэж цааш шопинг доогүй гэх цааш тий. Баахан нүдэ баясгаж юунуудаар лээ. Дагалдаг хэрэгслэлөө тэрүүгээр баахан л явлаа тий. Энэ дагалдах хэрэгслүүдээр л нэг жоохон явлаа да. За тэгээд мань хоёрын унаа бар явдаг бай. Хүнэнд өөрөхгүй яаж байгаа тий. Бит хоёр нэг хүн аваа гарлаа л гэдэг. Нэг хүн байх. Нэг хүн ирдгүй баг 2 цаг үлээл. Нэрээ бит хоёрын яг үнцээ яг одоо main content гэж ярих баха. Одоо ghost hunting яг үнцээ яг ghost hunting яг бүтдэг яг тэгээд камерны ард яг жоохон яг юу болдог талаар л болоо гэж харуулах га тий. Одоо нэг ямар болоо гэж нэршгүй байлаа. Амшиг болоо. Үгүй амшиг болоо гэж. Аялын болоо гэж биш юу? Камерын ард болоо. Камерын ард. Тий. Ерөнхийдөө ghost hunting яг хэрхэн яг яаж бүтдэг талаар яг ямар яг замуудыг туулчиж яг контентыг хүрдэх талаар нэг тийм контент хийхээр шийдсэн болоо. Тэгээд бит хоёр ч яг нэг зүйлдээ бас баригдаад тахгүй гэдэг өмнө хэлжсэн шүү дээ. Стрим, влог, челленж одоо тухайн яг нэг өдрийн влог тий. Тэгээд яг үндсэн main контент нь болохоор яг ghost hunting, paranormal гэрлэх тий. Тий. Яг угаасаа яг нэг юмд ингээ баригдаа яваад байхгүй. Тэгээд олон төрлийн юм хийж үзнэ. За тэгээд одоо тухайн машин нь хурдан яваасаа л залбирээ тий. Одоо залбираалаа. Бараг гарах. Хүн урдаа болохгүй ахтай хамт цуг ингээ тийш яв гэж зогсчих тийм үү. Арилаад. Тэгэхгүй тэр нэг ганц хүн бүр олддоггүй. Одоо ч 3 хагас болжээ. Тэгэхээр чин бит хоёр хүрх газараа бараг шөнөөр л очих байх та тий. Тэгээ бид хоёр уг нь тэр ганц хүнийх нь мөнгөний өгчөө тэгээ явъя гэсэн чи ах бүр явдгүй. Ганц хүн аваад дахиад ачаа олно. Хэдэн төгрөгний ч ачаа өргөжээж явна гэнэ үү. Нэмэлт дайвар аавна гэдэг. Бөө юм. 200 сая төгрөгийн дайвар авчиж явдаг. Тэгэхээр чин бид хоёр бараг өөрсдийнхөө зардлаас тусдаа 300 сая төгрөг өгөх гэдэг юм чи. Харин. За тэгээд машин хөдөлгөөр нэг хэсэг бичнэ. Тэгээ ямар ч юм энэ болоод хөгжилтэй хөнгөн маягаар өнгөрөөнө гэж бодож байна. За тэгээ улагтайгаа хамт байгаарай guys. За дахиад хай. Юу болоо сая те. Их юм боллоо нөгөө замын унаа маань тест явж өгдөг. Тэнгүүт маань хоёр шууд машин төрөөсөлчлээ. За шууд let's go. Угаасаа юу юм бэ нөө. Одоо замын унаагаар яваад машин төрөөсөлсөн баг машин төрөөсөлсөн хамаагүй баг тус чинь нэг хоёр дахь юм бол манай хоёртой очиод дахиад цаашаа тэр газар руу алхах гэж бодоо тий. Харин тий. Хүнд цөмхтэй. Тэр замын унаанд яваа ихэд мэдээж шүн очин тий. Тэгэхээр шүн очиж цаашаа унаа явах гэж. Одоо чинь цаг одоо 4:31 болж байгаа маань. Бид хоёр одоо 5 буудал дээр байна. Тэгээд ерөнхийдөө одоо явъя тий. За та нар намайг бичлэг болгон дээр ягаад ингэ баг зурч байна. Би амар борлцсон байгаа шүү. Тэгээд борлцсон байна. За тэгээд зондоо харах удаа. За гараа да. За тэгээд аяллаа бололтойгоо хамт байгаарай guys. Let's go. За төвчрээд онсаа. Манай хоёр харамч гэж. Харилцаа одоо бараг 5:20 болчих тий. Нэг цаг явлаа.
Болно. Болно доо. Тэгээ болохын төлөө энэ юу гэж юм дөө. Заарч ийш өдөө гараад. Одоо гой байхын гой бичгсэл харж байгаа л тий. Уг нь үдээс хойш уг нь байгаль гоё байдаг да. Тэгээ шарж байгаа. Одоо л нэг төлөвлөлөөс гарч байгаа шүү дээ тий. Тэгээд төвчл бас барагдчих юм. Нэлэг орой гарлаа тий. Нэлэг орой гарлаа. Оо төчөлч. Арай эдэн цагийн хөтөлсөн. Гэ яа шүн л очих. Арай мөрөө чи бараг шүнээр очих тий. Яа дэнда. Зам гоё байна, дардсан байна. Тэгээд яваал. Явсаар бол очиад бичлэг их газар очиад хөрсдөх байна. Тэр бас тэгээд уусаад явуулчихлаа. Зарим хүмүүс нэрээ харж битлээ гэж боддог. Нэг юм гих болго гутлыг асуудаг шүү дээ. Машины сахал За тэр чи яг амьдрал өөдрөг бай. За ингээл 22-ын товчоноос цаашаа ингээл эрдээсээс илүүхэн шулуухан цаашаа гараад бадцсан да. Тэгэхэд аян замд бол сайн явж болоод тэгээд ингээд нар жаргаж байгаа байдал бол үнэхээр гоё харагдчихсан. Цааш тэгэл яваал байна да. За аян замдаа яваал байна. Ийм гад ирсэн. Байгаль бол гоё байна. Лүн арай ороогүй тий. Болог хүлээ юу. Хот руу орж байгаа хөдөлгөөн бол хэвээр амар байна. Бараг төвчрээд байгаа юм яа. Тэгээд төвчрчээд байна. Энэ найр наадтай л бодох. За энэ талаас нэг юм. Энэ талаас нэг юм. Төвчрэл. Өөр зогсчлаа эднэр чи. Төвчрээ тань. Манай хоёр талаа буцаж авах та. Бас ч төвчрж орж байгаа гүйлэн. Амар цаасан гэж. Ямар ч нэг айжуу 50 явсаар бол. Энэ замдаа өрөндөө. Явчихл баг нар уулын цаавар ороод. Бэлтгэндээ гардаг цагаар яваад ч амжиж чинь дээ. Бараг л болоод гэж бодож. Байгаль нас сайхан байна тий. Миний бодлоор шүн 12 моёр нэгийн үе доо зорсон газар очих болов гэж. Тэгээд яг бичлэгээл тэнцэнэ хонжитлыг таарна тий. За нэг иймэрхүү байна да. Цааш явъя да тий. Явъя да. За хоёр ингээл явсаар л байна да. Эна. Элсэн дасгах орох гол. Тий. Яраа болоогүй нөө. Эрдэнэ самт тий. Эрдэнэ самтад явчихсан да. Энэ хот хоорондод явж байгаа жолооч нар арай эвгүй машина байсан тий. Амар. Гэрэл мэрэлгүй машин хүүц төрж орж ирж байгаа тий. Зүгээр харангуугаас гинт нэг харж ир бороод ичдэг нас тий. Нилээн тулж ирж харж байгаа тий. Гинт нэг шар гэрэл анивчаал нэг харж ив зүгээр ингээл ороод иччихвчаа. Замдаа мэлгэний нух шидэж чинь дангаар. Ингээл би бабалт яваалаа. Лөвчлээ да. За орц нэлээ орой л болж байна. Энэ бичлэгэн дээр болохоор арай жоо гэгээтэй харагдах. Өндөл гэгээ нэлээ бууцсан байна. Машин зам амаасаа гараад ойрмөглөөд байна уу юу? Нийт. Хоёр бол хурдаа бол яг арай хийж байгаа. Даруухан л байж байна. Тэгээ ер нь гарч байгаа орж байгаа хөдөлгөөнүүд их байна уу? Төгжрөөл тэгэл ингээл гэлтэрчлээ байна да. Энэ хот руу орж ирж байгаа хөдөлгөөнүүд байггүй байна тий. Манай хоёрын төрөлсөн машиныг гэрэл жоохон мяа юм байна. Наадах байгаа тасгүй байгаа нь мэддэг. Голын гэрэл нь нэг талд шатцсан байна уу юу? Харин нэг тал нь асахгүй байх шиг. Одоо ингээд тусгангууд зүгээр энд нэг цэртэй талд нэг жижиг бөөрх юм асч идээс. Одоо би дахиад хараад заяа. Маа. Нөгөө талд нь байхгүй. Энэ бас маа. Одоо за
Нэг юм л байна да. Саяны зөржижсэн машинаас нэг гэрэл нөх болцсон. Маа. Яа, машин гайхаж байгаа хот. Яга ардаас дохиод байна гэ. Харин. Зя явсаар л байна те. Явсаар. Ядарч ин чи. Гайгаа. Гайгаа. Одоохондоо л гайгаа. Чих газар очооч байгаа юм чи одоо ядарч болохгүй шүү дээ. Ядар гээл. Одоо яруу ингэ ядах юм бол очоод үргэлжлэх үдээчээд буцах замдаа яа. Буцах замдаа яадаг. Буцах замдаа албай тий. Ямар ч байсан. Ийм газар руу явж байна. Манай хоёрын одоо хамт анхны болоогүй тий. Болоог бас хийж сурч байна. Юм сурч ин да тий. Яач. Одоо ингэж чи жоох явж байгаа бэлэн насрахад орлоо тий. Тий одоо жоох яваад байна. Жоох яваад. Хоёр нэрээ нэг юм шин селфи лайт болсон. Энэ маань бас галзуу гэрлээ нэ тий. Галзуу гэрлээ. Одоо мангас чидо унтгсан тэрний таг өдөө яар газар тий яана тий. Болгондоо жижиг гэрлэнүүдээр л болгондоо жижиг гэрлүүдээр л юу нь олгол болдог байгаад тий. Яа явчлаа да. За хоёр явсаар л тий. явсаар л Төрөө болол элсэн тасархаа дээр бууж гой байгалаараа гэсэн чинь нэг оройтстой хоёр бичлэгэндээ оройтх юм шиг байна. тэгээд зүсэд хоол идэ гэж бодсон баг. Анзаараагүй яаж ч энэ машиныхаа бас гэрлэн арай их муу тий бас. Харин тэгээд гэрэл нэлээ муутай машин. хоёр бүр ингэж ониж ингэж тонгоож эцэж явсаар байтал амар байна. Энэ хот руу явж байгаа машины чиглэл бас амар их байна. Ерөөс барагдахгүй ш тий. Тэгээ нарангаа руу ч явж байгаа машины чиглэл бас их байна. Одоо гоё явж гинөө. Харин хар ойрмлоо өргөчлээ. Одоо ийшээ нэг 70-80 км яваад хар өрөө орох юм ээ. Хар орон эргээд яг одоо нэг шийдэж байна. Тэгэл цаашаа бид хоёр чинь юу орно? Арангаа орно. Арангаа ортол одоо нэг 170 км үлдсэн байна. 170 км. Сая чи эргээд арангаа нөгөө сая чи 168 км. 168 км үлдсэн. Тэгээд нэг 100 за нэг 100 гаруй км л байна да. За тэгээд 10 хэр юу бишээ. 10 хэрэг нь юу арангаа орчоод арангаагаас цаашаа бас нэлээх явах юм шиг үлээ. Тэгээ нэг очих газар маань. Тэгэхээр одоо яг шөнийн оройны 10 цаг 20 минут болж байна. Гоё нөө. Яа. Гэтэ гоё явж нөө сайхан. явж. Манай хоёр ч зүгээр дуулаалаа. Зам бүтэн замын турш дуулж ирлээ. Хоолой сөөлөө. За тэгээд төрхлээ. За хар орон яваад бичлэг гинэ тий. Хар орон дээр очиж цайны газар мазраа байл нэг юм идэхгүй бол яг унлаа. Энэ олоог бол өнөөдөртөө эхнээсээ нэг жоохон тэр замын унаа хүлээж нэг жоохон хийцгүүстэй машин дотор явсан хамаг цагаа өвчлээ тий. Хотод хамаг цаг. Эсэг нэг жоохон тиймэрхүү л битсээр яваа. Ямар ч байсан араас өдөр гэгээ оронгууд гой дөрс кадр буулгах гэж хичээнэ. Ямар сайнтай мэн контент маань гоё явжтэй байлаа тий. Тэгээ волог хийж суранда. За тэгээд хар орндор очоод өвчлэг нэ guys. Эй, what's up? За явсаар байгаа тариас юм уу? Хар орон дээр ирлээ. Хар орон 900 хэд байхаа тий. 900 хүд яг мөн билүү? Мөн тий. 108 сувраг муу 108 суврагтай 108 өгдөг ш. Төшиг одоо энийг одоо ингээд тариад нар 108 тариад. Өө яах юм маргааш өглөө дуусахгүй. Энэ дотор одоо харгууч нар оруулт юм болоо. Мэдгүй. Оруулт юм болоо. Үүдийн үлээч. Юу яа тийм ээ. Гоё явж гинөө манай хоёр ч гэсэн. Тийм гоё сайхан явж гинөө. Нэм селфи гэрэлтэй жоохон айж л явж байна да. Тийм.
Тэг хайж л явсан. Одоо Наас ч чоож юм шиг юм тий. одоо ч ар ангаа чи ороход хэд доо үед байгаа цэцэрлэг ороход. Одоо яг цэцэрлэг ороход юу лээ 134 км тоо. 134 км доо. Тий. Агаар магаар янзын сайхан байна тий. Гоё байна. Гаарч марахгүй. Дулаахан ч Энэ хоёртой нэг хоолны газар орё гэж чаа. Хоолны газар нь уул намайг нэг хэдэн жилийн өмнө ирж байсан энэ хоёр дүүл хоолны газар мазар гэдэг гэсэн албах болчихжээ. Ямар ч байсан чинь нуруугаа амрааж аваад тэгэл цаашаа дахиад базъя да тий. базий да. Газар хол байна. Газар бол байна. Тэгээд бит хоёр бас өмнө хэлжсэн шиг юу нэг тэр замын унаага үлээ гэдэг нэг жоо уцц. Тэгээд машин түрээс мүрээс гэж наашаа цаашаа тэр таван муудал явсаар байтал. Энэ байгалийн сайхныг өдрөө бичиж чадсан гэ тий. Яах тэгээ буцахтаа өдрийн цагаар буцвал хэрвээ өдрийн цагаар буцвал гоё. Замд гоё байгаль тааралтай тий. Гоё дүрс аваад явна. Байгаль амт тааралтай ч зүгээс тааралтаас гоё юмуд бичнэлтэй байл тий. Өдрийн цагаар л явж тааруул тий. Тэгээ манай хоёрын main content-ны ард яг юу болдог вэ? Яг яаж хүрдэг вэ тий? Бас ингэ зүгээр нэг очиод бичээд хийчихдэг вэ гэдэг нэг жоо харуулах маягтай л блог болж байна да. Daily life гэх. Хар оронжинд гэхдээ нэлийн том юм шүү. Тий, нэлийн том шүү тэгэхээр. Эртний Монголын нийслэл гэдэг байна шүү дээ. За тэгээ цаашаа бацуу та тий. Цаашаа базий да. Арангаад уулзцгаая. Арангаад уулзцгаая guys. За ингээ явсаар байгаад Арангаа юмгийн төв бичгсэн чинь бичиж чадсангүй сайн үзэгчтэй нэг лайв хийнэ гэдээ онолцсон болохоор тэгээд лайв хийгээд яг төв яг цэцэрлэг рүү орж ирээ. Тэр 3-5 дээр гарч ирж байгаа бичиж чадсангүй sorry guys. Тэгээд яг одоо 3-5 дээр гараад ирлээ тий. Яг 3-5-ны дээд орой дээр нь гараад ирсэн. Одоо ийшээ бол зам ингээд уруудад орчдөг юм байна. 3-5 гэдэг маань болохоор одоогийн хүмүүсүүд сонсч л байсан баг. Чөтгөртэй даваа гэж ярьдаг. Арангаан чөтгөртэй даваа гэж ярьдаг. Тэгээд нутгийн хүмүүсүүд болохоор юу яад юм байна л да. Мань жамбныг давуулаагүй даваа гэх тийм. Мань жамбан давах гад давч чадаагүй даваа гэж ярьдаг. Тэгээд бас сая сонирхолтой нэг энэ доор нэг пост өгд юм байна л да. Тэгээд постн дээрс би асуусан. Ахаа 3-5 нь хаана байдгийг гэсэн чинь. Та хоёр яах цаа гинээсээ тийм. Тэгсэн чинь айлд очих гээд бол гэлээ. Тэгсэн чинь та хоёр давч чадахгүй шүү гэхээр нэг тиймэрхүү нэг битүү хөтүүн утгатай амир айл өнгөлтсөн. За яг ямар ч тач одоо тэр мөрч яг энэ ч одоо болоог юм чинь энэ дээр бол одоо нэг ингэ зогсоогоод тэгээ шууд зогсоод одоо маргааш өглөөнөөс ингээ аяллаа боллоо бичлэгээ ингээд үргэлжлээ явчихна. Эндээсээ бид хоёр үндсэн одоо нэг YouTube-ийнхаа эпизод 2-ыг оруулах гад бичлэгээ үргэлжлэн тийм болохоор бичлэгэн дээр энэ талаараа яг дэлгэрэнгүй яриа явчихна. Бичлэгэн дээр ялгаж салгаж байгаа. Одоо тэгээд маргааш энэ уулыг үргэлжлүүлнэ. Тийм маргааш энэ уулыг үргэлжлүүлээд биш тайгаржуулан руу орж ич магадгүй орохгүй ч магадгүй ямар ч гэсэн Арангаа аймгийн нутаг дэвсгэрүүд дээрх үзэж болох гоё байгалийн газар юм тэр болгоноор явмаа. Ийм байна. Тэгээд влогоо яг ихэнд нь хэлээгүй хаашаа явж байгаа гэдгийг сайн мэдэхгүй байсан үзэгчд бол нэг юмрх байна. Тэгээд үлдсэний та нар түшгийн сувгаас тэгээд эпизод 2-ороо үзээрэй. Тэгээ ямар шоу дугаар болохыг тэгээ бүүнөрөө хамтдаа харъя да. Ямар ч симпт 2 чаналтай нэг дугаар хийнэ. За тэгээ влог маргааш үргэлжлэнэ guys. Тэгээд маргааш шилтэл төрөө ихтэй.
контентны нэг ямар ч гэсэн. арт нэг иймэрхүү болдог. Бороо ороод бүр амар юутай. Тэр микэ залгаж амжааг байна. Энэ боглон байна. Шал ус боллоо. Энэ үнэ баг. Яа тэнийг хатаа. Юу болоо? Аргагүй өндөр өвстэй дээрнээсээ бахан бороо орчихно. Өвдөг мөвдөг хүртэл навч. Ийм шүлээд юм да. Бид хоёр уулнаас бууж ирээд дэлгүүрээс юм аваад буцаад уул руугаа явах санаатай. Ингээд байж байна. Коммент битэнэ. Хай бороо. За нотой юмдтай сэтгэл хэрэн да. Баян болж байна тий. Сая мушгаад угаасан нэмэр болохгүй юм энэ өмд өгч яац юм. Да. За микрофоны цэнэг дуусчээ. Өглөө болжээ. Бид хоёр нам унтаад өглөөл сэрэх. Дуулал машин дээр нэг сайн унтч чаддгүй маа. Тэгсэн чинь манай хоёр унтаад. Тийм ээ. Нам унтаад бид хоёрын гутал аюух орсын батагуул тэвчээс ингээд тийм болгоод ингэж пүүс мүс нартай. Тэгэл ингээ байцлаа даа ардтай 3-ын даваа гэдэг чинь. Шүү дээ. За тэгээ улаагаа цаашаа өргөслүүлээ да. Бид хоёр дөнгөс цэрэд одоо аймгийн төв орё да. Яа тэр буугаад булгаа ярихны урд ирсэн байна. Булгаа. Дэс нэг аршаан авнаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү харагч. Бас тэгээ хажуугаар нь бас влогоо ингээ хажуугаар нь. Влогоо ингээ хажуугаар нь Ghost hunting хийгээд хажуугаар нь гоё байгальтай газар юу байна тэл тэр авирнуудаа ингээл үүнээс цаашаа ингээл бичлэгний ард яг юу болдог талаар влог баг багаар хийх гээд оролдоод үзнэ. Иймэрхүү үттэй хийд мэд байдаг бол та. За тэгээд түшиг дэшээ зураг дарна маань ингээд гарцсан байна. За тэг хэдүүлээч хэвчээ нэг дэшээ гарч үзье да. За тэгээд уулын наануудын нэг жижигхэн сүмрүү нь орж утсан ч нэг иймэрхүү байдалтай байсан. Дотроо бурхантай тэгээд шуу олох будаа мудаа зардсан байна лээ. Ерөнхийдөө тэгээд их хөөрхөн санагдсан. Ерөнхийдөө их дайжгүй санагцсан. Сүсгтэн олон ч гэсэн их ирдэм байлээ. Тэр аршаа маршаантай их гоё газар байна лээ. За хоёрын влог үргэлжилсээр камерны микрофоны цэнэг дуусаад тэгээ микрофон төрсөн үед нь зүгээр ингээд юм ярихгүй ингээд бичээл яваад. За энэ дотор байдаг сүм рүү орч ирлаа.
Одоо тэр хүн яваад байгаа хэсгүүд рүү явж аршин авнаа. Тэнс гэсэн үг шүү дээ. Баярлалаа. Дараагийнх дээр гейм баланс ашиглана. Шиг ингээл камераар бичлэг. Өнөөдөр ч жоо халуун өдөр болов нэ. Манай хоёр барсан аимс ахтай да. Таагаал маягаал бол унахаар гоё юм байна. Янз юм аваач. Ингээл цаашлаад ахаар шоо гоё байгаад тэр нөөл харж. Дөрвөлжгүй ингээд яг хэр орох нь тэрүүгээр болчихтой. Зэн бидний Хадны завсраас гардаг сонирхолтой юм тий. харин хадны цэцэр ингэж аршин гарч байна. Энэ нүдний аршин гинэ болохоо энэ ходоодны аршин байгаль гэж сони юм шүү дээ. Ингээд за тэнцээс нэг аршин авах. Болгоолн намар өгчөөд. Тэгээд бой да. Зээ ходоодны аршин сувчлаа. Төсөв тэнцээ нүдний аршин, нүд хамрын аршин гэсэн. Тасч байна. Нэг бол нэлээд удаан тасах юм тий. Харин Яг энэ аршин болохоор их ховор гардаг бах тий. За ингээд хоёр булгуулаасаа буугаад өвөгийн дүүгийнх руу явж байна. Нэг нутгаар ороод гарсных очихгүй болохгүй гэж өгдөөд. Тэгээд хойшоо сангийн толгой гэдэг газар руу явж байна. За тэр тамирын гол дээр ирсэн. Ийш нэг өвөгийн дүүгийнхаар орох гээд гол дээр очив тий. гол дээр. Манай замда юм арч явсаар. Хэсэг газруудыг биччихсэн. Тэгээ цаашдаа болоо хийж туршлах суун тий. Намайг баг байхад энэ гол амар том байсан юм. Одоо ширгээд ид юм уу ааш. Зэ тамирын бол за манай төсөг хэлж зураг авах гал. За сэтгэл санаа ямар байна төсөг? Гоё гоё. Янз юм байна. Тэгэл хөдөө гараад гоё байгальтай газар очихоор ч тэгээд ер нь харин гоё тавьчихдаг шүү дээ. шийдэр хөдөө янз юм байт те. Тэгээд айлууд зуншлаг наваар юм байна. За энэс нэг айл болох гот. Тэр л юм шиг байна да тий. Хөдөөний айлуудтай ингээд өвлжаа хоржаа намарчаа гэдэг нүүцдэг болохоор нэг байрлалаас нь болохоо жоох хэцүү тий. Тийм манус бол жишээ айл хантаас гэж хөдөөлөх та. Зяадаг сангийн толгой гэдэг газар явж байна. За ингээд болоогоо өргөслүүлээл хамаатныхаа ахын дэрцсэн юм тий. Тэгээд бит хоёрын гутал нойтон ерөөдөө гутлаа атаагаад хоолонд идээд манай өвөгийн дүүгийнх юм уу энэ нэрг бах тэр ирчээд цайлж юу ачаад одоо нэг цэнхэр орох гол цэнхрээр орж нэг тийм нэг газар байгаа гэсэн тэрийг судлаа хаас асуусан ч мэдэхгүй гэж тэгсэн тэр доглон ламын сүмийг тий та ер нь урд нь тийм газар сонсч ирсэн үү? Сонсож байгаагүй юу? Сонсоогүй. Сонссон мэдсэн хэлж өг. Энэ Бямбаахын мэд хөлөө. Бямбаахал мэд. Бямбаахуусаа тэр доогуур утгаж ирсэн юм чинь. Хонгороо зур тэргээр.
төвшүүлэхээр байсан. Төвшүүлэгч одоо энэ чинь 40 байдаг. 45. 45. Арангаагаас чинь араагаа хүртэн 45 л баг. Араагаас төвшүүлэх. Одоо хоёр гутлаа атаацсан байна ерөөхдөө. Тэгээд нэг төвшрүүлэх гинэ. Төвшрүүлэхийн наатлын сум цэнхэртэй тий. Цэнхэр сум дээр ч нэг ах дээр очиод тэг нэг газар байгаа. Тэгээд тэрийг заалуулаад тэр олж чадвал хин олж чадахгүй бол тэгэл өнгөрсөн дүүрс ирэглээ баг тий. Тэгээ нэг тиймэрхүү байна да. За би та маргааш ирээд тах. За ингээд дараагаан цэнхэр сум руу гарсан бит хоёр. Цаашаа тэгээд нөгөө ах дээрээс очиж өнөөх сүм хаана гэдгийг асуух гээд явж байна. Тэгээд Арангаа аймгийн цэнхрийн зам бол жоохон нүх ихтэй л юм билээ. Тэгээд хэрвээ тэгээд Арангаа аймгийн цэнхэр сумаар явж байгаа аялж зугаалж явж байгаа та бүхэн маань хурдаа жоохон хин жаваарэ тэгэхгүй бол зам жоохон эвгүй юм билээ шүү. За тэр явах тэгээд ахыг одоо тэр газар мэддэг байгаасаа л гэж найдаад. За бит хоёр явсаар л аялсаар л явж аялал. Тэгээ машин дотор ихэнх цагийг явуулж болох нэг сайн биш чадахгүй нэг тутаа айж болох шүү дээ. Бид хоёр Тамирын голон дээр чи цэнхрийн гүүр нээж идэв. Тамирын голын шиг одоо цэнхрийн гүүр харагдаж байна. яг үндэ бол энэ дуг нь бол ингээд аялал зугаалаад явахаар газрууд их байна. Даанч манай хоёр ч тийм цаг зав байхгүй. Тэгээ дээрээс нь бас хажуугаар нь өөр юмны судалгаа хийгээд явахаар амжихгүй байна тий. Гой газруудаар норч. Тий, гой газруудаар норч амжихгүй л байгаад. Ямар ч юм та энэ гол дээр ирж нэг хэсэг чилэрч байгаа тий. Би энэ гол руу яг ормоор орчдөг ч юм уу. Тавчтайс л. Энэ одоо гой бүлээс цаг бүлээс болоо. Яасан бол. Ямар ч юм ингээд би л хөдөө гадаа энэ жил гарч ирээгүй байна. Өдөө гарч ирсэн чи гоё наа. Энэ зэ. Бид хоёроос түрээсийн машин тавьж болохоор хамаагүй хол мал явчихаар яа цагтаа багт амжихгүй болов гэж таа тий. Нэг тиймэрхүү ингээл явж байна да. Хоёр өнөөх газраа олж чадаагаа. Асуусан хүмүүсийн мэдгүй гинэ. Хоёр настай хүмүүс байсан. Байсан та цэнхрийн гүрээ дараа Тамирын гол дээр жоохон сэлээ. Чийлэрч цолоо тий. Гоё лоо. Яг сэлээгээд гар тулаад цолоо гараа өгдөө ямар тий. Харин би бүр хэд удаа зөксөн шүү дээ. Бодлоо өнөө сар гунмар болж байгаа. Тэгээд өвдөг хөлөө зөксөөр байгаад. Болоо. Тэгээд яг бид нэр ус руу оронгууд тэнгэр бүрхэ бороо ороонач уснаас гарангууд нар гараанаас. Аюу хаа тий. Харин аюу гоё байлаа. тэгээд явах болсон ч ингээ амар гоё нартай болчих жоох. Ямар сандаа. Харлаа байна уу? Төлөгдөд байна уу? Лего маш олдсон аа гэдэг байлаа. Ой сэлэг зогссон. Чохоо хараа зогссон. За микрофоноор бичиж гэж утсан чинь. Микрофон машин хэлбэчжээ. Тэр нэг замын буанзанд орчиж хоол идчихээд амар тийм үү.
Тэ. За, аяллаа вологийн 2 дахь өдрийн орой тий. Бас л микэ мартчих. Миний толгойг. Өнөө булгаан ярихны шинээр ямар байдгийг харж байна. Төшиг ичээ басна гоё дүр саваад хийгнэ. Дээрээс л авъя да. Хоёр одоо замраад өглөө хөдлөн тий. Өглөөд хөдлөн. Нөгөө газар фэлдсэн тий. Зам дархан байх болно. Зам дартан сайн. Би нэг балаа юм. Юм л бол наахгүй яа гэхгүй юм. Эсвэл нэг юм хэлүүл хэлчихгүй дээ. Хатаасан заавал наахгүй. Яц. За булгаан олсон. Маяг ингээд. Ер нь бол ингээд зол өргөд юм. Тэр зол өргөж харцгаангаа уулт юм байна. Төшиг арц угуулж байна. Болохгүй. Толгон гинэ. Айгу гоё харагдсан шинээр. За ингээ булган уулын шөнийн дөрслөл нэг иймэрхүү камер дээр ямар шиг харагдаж байгаа юм бол мэдэхгүй байна. Ямар ч гэсэн нүдээр харахад бол айгу гоё юм байлээ. За мань хоёр машин домтч амархаар шийдсэн. Тэгэхэд машин тонжоо 2 дахь өдөр те. 2 дахь өдөр. Йоо. Чодын машин тоноодох ямар вэ? Их удаан бол ер нь хэцүү юм шиг ш. Харин нуруу нөхс өгч байна те. Хөлөө бүрэн жижиглэхгүй төгт те. Харин ингээд болчоор байнгын хөд нуглараатай байх дээр өглөө басан гут те. Гачин болцоо гэж байгаа чинь. Энд тэгдэм л. Миний одоо подиумд яатсан нүүл хүн дүр өвчин болцоо. Читрол юм хүн зөхөөд. Сайн гол сэлж байгаа чулуунд цогцсон тэг өгдөг юм уу? Магадгүй. Электр голд ингээд урсгалын сэрүүд гоё сэлгээр гар хөл тулаад хэцүү юм билээ те. Тийм бил. Хүлэн да. За тэгэд өглөө буцсан да. Манай хоёр. Тэг буцахтаа бас нэг болоод нэг жоохон альт мэлт нэг дүрс оруулна. Тийм хэлэг. Аялал бол нэг иймэрхүү байна. Ямар ч сансан ирэх үгнэсээ те. Тэгээ маргаашийн улаагаар уулзцгаая да гэсэн. Манай шууд босоод хэлж байна. Замаар орсон хүн авчиж байна те. Аваач те. Орон машин тавтаад. Ядсандаа болоод тест. Нам те. Дэдэрстэй болоод юу ч мэдэхгүй тэгэл шууд өдөртөө. Арам бай. Өглөө сайхан. За тэгээд зандаа гарцгаа байсан. За ертөнцөө хоолны газар. Цанаас ордог биш үү? Тийм л биш. Тэгээд хэлээд олдохгүй мэн дөө гэж олдохгүй мэн дөө.
одоо явсараа хэлсэн нисраад ирсэн. Арангаас буцсан ба хэлсэн нисраад. Тэр хааштай 5-аас өмнө машин нэг авчиж өгөхөр өгсөн. Тэгээд амжихгүй нэ тэ түшгэ. Одоо барьцаагаал алдах юм да тий. Дааштай өнгөрсөн. Дааштай өнгөрсөн. Яараа тий. Энэ элсэн дээр гоё хөл нөцгөн явж үзнэ. Тэр гоё элсэн дээр очиж байгаа. Сони юм шүү те. Хангаа нутагт ингээд ийс. Тэр нь оролцсон байгаа тэр элсэн дээр очих уу? За мань төшиг элсэн дээр гүүн гэдэг ил салуун байна гэдэг ингээд сууж байгаа нэ. Микэрэ бичих гэсэн боловч амар салхитай паржганад дуурайх хэмжлээ. За ингээд морь тимээ онуулдаг нэг ах ирсэн. Нэг унахад 10,000 байт юм байна. Тэгээд хоёр бодож аваад унж үзэхээр шийдээд байж байгаа нэ. Тимээ айгу хөөрх юм илээ. Би бол унцдаггүй юм байлээ. Бас суулгаж босгоно гэдэг айгу хэцүүтэй. За тийм ингээ морь унаад явж байна. Түшиг тэр урд морьтой, уга морьтой гэнэ тимээтэй сайх явж байна. Миний нунсан морь нэг жоохон өнгөрөө морь байсан. Камера аваад бичих гэсэн хүн авч тавихаа зүгээр. Өөр бичлэг хийлгээгүй шүү. Тэгтээ гоё сан морь унаад цагийг буцахтаа бас жоохон хөвгөлтэй л өнгөрөөл. Түшиг бол морь тимээ хоёр бол хоёулыг нь унчаад итэ юм билээ. Энэ мик тасарсан байсныг мэдгүй ганцаараа арай л түшгийг хойноос нь хөөе гэл дуудаал явж байгаа юм. Тэгээд энэ Монгол имэйлний энэ бүрэгч хоёр хөл даалгах имэйлийн цав мэ 0 хүндүр одоо болтол. Энэ бас л мик болоогүй л. Хоёр одоо мик болоогүйгээ харж анзаараа үйл яваадсан байна. Нэг нэлсэн тасархай хараал. Тимээ морь мал харж явсаар итэл. За тэгээд ингээ элсэн тасархаас эргээд Улаанбаатар руугаа буцаж байгаа нэ. Айгуу сайхан байгальтай хангаа байлээ. Хангаа газар ингээд дийлс. Яг ингээд асгаацгаа явцсан юм шиг. Айгуу сайхан байгальтай. Тиймэрхүү газар байсан. Тэгээд машина хамаагүй лав оруулчаар суугаад бас гарахгүй шинжтэй юм билээ шүү. За хоёр гэрийн зүг гэдэг гол яаж наа тий. Сайн элсэн тасархад очиж морь тэмээ оонч жоохон хөвчтэй байлаа тий. Тэглээ мөр тэмээ унаа тий. Морь тэмээ ооноо. Мөр унж тэр элсэн дондор хараад бас та. Ямаас эргээд ш. Яа сайн байна. Энэ удаа явуулах машин л юм тий. Хэвчлэл машин дотор явчлаа да тий. За тэгээд дэвх байна да. Яац цаа. Тэгээ антруу төгч юм аа. За антруу төгч байгаа ямар байна шүү. Гоё байна гэнэ муухай байна. Гоё байна гэсэн. Амын даваалаа нэг. Зүгээр тийм гоё байгальтай өртөөл байж байгаа. Тагаад хөвцөлтэй байна. Тэгээд орлоо тийм. Юу ч болоогүй дотроо орж ир. Дотроо дөхөөл стресс. Хий бол гэртээ өрөөд дуусна да тийм. Айлын болгочтой айлаа зөв. Машин юм битсээр болдог тийм. Айлын болоо. Боосол видео контентны ард юу болдог тухай болоо. За. Бүтэн төгжрөл ямар байна? Баст мохой. Гэл 4 сагантай хүчээсэн ал тий. Questo che pena.
За дахиад та хоёр хайч хийстэй одоо бол бай хийчлээ л та. Ерөнхийдөө main content-ны ард юу болдог вэ гэсэн нэг тийм влог маягийн хийсэн. Тэгээ тэрний төгсгөлийг ихэд бит хоёр бол сая машина нэг түрээслэгч хүнд нь аваач зөвхтөө нэг төгсгөлөө хийе гэж бодсон чи чадсангүй учир нь лайв хийсэн тий. Тэр анда бит хоёр сайн авч ирсэн ингээд манай үзэгчид сайн авч ирснээр хэлээрээ лайв дараа гэсний дагуу тэгээд лайв хийсэн байгаа. Ямар сайн дэгэн ямар ч байсан нэг одоо нэг main content-ийн ардаас ямар сайн даа нэг влог гарах гэж үзлээ. За арангаа явсан өдрийн тэмдэглэл гэдэг шиг тэгээд влогоо тэг хүлээж авч үзээрэй. Миний хувьд бол арангаа явчаад ирэхэд бол сайхан байгаал тий. Миний хувьд ч гэсэн ялгаагүй сайхан байгаал ингээд бичлэг хийгээд хажуугаар нь влог маягийн хийж мэгээд хөгжилтэй 2 хоногийг өнгөрүүлээд ирлээ. Тэгээд нуртаж одоо манай хоёр ингээд эндээс салах гэж байна. Би одоо иш шууд гэрлүүгээ орлоо. Тэгээд ороод шууд нокрлоо. Би чашаа гэрлүүгээ тэгсээ дад ороод нокрон тий. Тэгээд за ямар ч байсан бит хоёр бол влогын тал дээр бол дурслаггүй. Ямар сайн байгаа. Ямар ч сан нэг машинд явсан л нэг юм байна. Гэхдээ таатай сонирхоод үзэхгүй тий. Тэгээд дараач та влог гэж юу байдаг вэ? Ямар утга санааг илэрхийлдэг вэ? Яадаг гэдэг талаар судлаад тэгээд улам илүү хөгжүүлээд улам дайггүй тийм юм хийдэг болохыг бодноо. Бодноо ч гэж угаасаа хичээнэ. Тэгээд энэ удаад яг нэг тийм влог нэг юм хийх гэдэг үзлээ зүгээр бичлэгнийхээ хажуугаар ч түүнээс бичлэгээ болоод влогоор болох гэж байгаа юм байна шүү дээ. Тий. Гэхдээ бит хоёрын main content бол ghost hunting. Тэгээд тэрний цаагуур бол ghost hunting болохоос өмнө бол юу хийдаа гэсэн бодолтой одоо mukbang challenge одоо өдрийн влог гэх юм уу ер нь бол янз бүрийн юмнууд хийгээд явнаа. Төрөл бүрийн тий. Яг нэг сэдвч яг нэг баригдчих юм шиг. Тэгсэн мөртлөө main content бол хизээш тасрахгүй. Тий. Гэмхлэнда за тэгээд одоо манай эртэн цааштай улмал сайжруулахыг бодоод улмал сайн болохыг хичээнэ. сайн хөлөө энэ удаагийн аялал энэ удаагийн бичлэг маань ямар ч амжилттай боллоо. Одоо бол миний зүгээс өөр хэлэх юм бол одоо сайхан орж амраа л гэж бодчих. Тэгээд замдаа хадарлаа тий. Тэгээд 2 хоног машинд онцолцоолоход. За тэгээд арангаа яваад үзэгчтэйхээ өсөлтөөр чөтгөрийн даваа бүцээж ирлээ. За тэгээд орж амарцгаах уу. За тэгээд бичлэгийн таалагдсан бол guys юу дарахаа мэдчихэж байгаа шүү дээ тий. Like, subscribe дараад өгөөрэй. Like, subscribe бит хоёрт маш том хөрөнгө оруулалт гэдэг би дээр хэлсэн. Тэгээд like, subscribe дараарай. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа guys.